Энэ бичлэгийг би өөртөө зориулж байна. Үзсэн ч болно, үзэхгүйсэн ч болно. Тэгэхээр эхлээд өөрийнхөө тарих ходоод биеийг зохицуулж чадахгүй юм бол яасан ч амжилтанд хүрч чадахгүй. Эхлээд өөрийнхөө дотор байгаа өөрийн бодол, ходоодын дотор байгаа өөрийн хүсэл, тачаал, олон янзын дотроос ирэх тэр эсүүдийн тэр миний өөрийн дотор байгаа тэр хуурамч дохио бүгдийг нь ойлгож иж амжилтанд хүрэн шүү дээ. Би сая 1 сарын 1-ээс эхлүүлээд би өдөрт 1 өдөр хоол иддэг болсон. Яагаад вэ гэвэл тарих ходоод хоёр шууд холбоотой байгааг би анзаарч эхэлсэн. Тэгэхээр нэг жишээн дээрээс ярихад ходоодын дотор орсон хоолыг тархин дотор байгаа эсүүд миний энерги тэр эдсэн хоолыг шингээхийн тулд асар их ачаал аваад ходоод руу очиод намайг унтуулж байгааг би анзаарч эхэлсэн. Хоёрдугаарт би өөрийгөө гэртээ хоол идэж байна. Мөнгийг хэмж байна. Би мөнгөтэй болно гэж өөртөө ярьж ирсэн ч гэсэндээ өөрийнхөө ходоодын доторх тэр юмыг идэх, юм руу шунах хоолыг л зорилгоо болгосон байсан. Ходоодын дотор ходоодыг яаж дүүргэх вэ? Ходоодноос ирж байгаа тэр дохиог яг үний юм худлаа юм уу гэдгийг ялгаж чадахгүй байгаа гэсэн. Тэгээд би яаж амжилтанд хүрэх юм бэ? Яаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ходоодын дотор байгаа тэр худал, хуурмаг мэдээллүүд, миний тархин дотор ирж байгаа тэр мэдээллүүдийг ойлгож эхэлсэн. Цаг минутаа нь ойлгож эхэлсэн. Тэгэхээр өдөрт бид нар 3 хоол иддэг байсан юм. Энэ худал мэдээлэл, худал энэ тархин дотор байсан тэр хадгалсан тэр худал мэдээллүүдийг бүгднийг нэг нэгээр нь эвдлэхээс өөр аргагүй болсон. Тийм болохоор ходоодын дотор байгаа тэр таашаал, юмыг идэх тэр хүсэл, тэрийг байхгүй болохгүй л бол би яаж амжилтанд хүрэх юм бэ? Тийм үстэй. Тийм болохоор би өөрийгөө их мундаг мөнгө хадгалдаг, мөнгө цааш нь хийдэг гэж бодоод байсан чинь би сар болгоно худлаа өөртөө худал хийж явдаг байсныг энэ 21 оны хугацаанд би ойлголоо. Өөртөө худлаа хэлж өөрийнхөө тэр идж ууж байгаа юмд анхаарах, өөрөө сайн одоо жимс идэж байна, сайн одоо юу хоол идэж байна, гэртээ хоол хийгээд аваа явж байна, мөнгийг сайн хадгалж байгаа гэж бодоод байсан. Гэхдээ хадгалж байгаа ч гэсэндээ дутуу байна. Сайн дахиад яв. Чигээр яв. Зоригтой хүр. Тэгтээ энэ тархин дотор болж байгаа үйл явцуудыг ходоодын дотор тэр юм мэдээчээ гэж хэлж байгаа тэр миний эсүүд, миний тархил руу ирж байгаа тэр мэдээлүүд худлаа байвал яах юм бэ гэж би бодож эхэлсээс хойш би өөртөөгөө тулж эхэлсэн. Өөрийгөө ойлгож эхэлсэн. Тийм болохоор амжилтанд хүрэн гэдэг бол зүгээр нэг өөрийн тэр дотор байгаа тэр Японоор бол йоку буюу соно муйокуны нарууд гэдэг. Өөрийнхөө хүсэл тачаал ямарваа нэгэн зүйлд өөрийн нүд, чих, ам гэх зүйлүүдийг контролдож чадахгүй юм бол яаж амжилтанд хүрэх юм бэ? Эхлээд тэрийгэ контролдоцгоё. За амжилт хүсье.